За сайн байцгаана уу. За энэ удаагийн бичлэг 3 сонголттой. 1 2 3. За тэгээд их юм бодохгүйгээр лавшруулад янз янзын асуулт өөрөөсөө асуугаад өөрийгөө төөрөгдүүлээ лавшруулад авахгүйгээр зүгээр нүдэнд хамгийн ихэнд тусныг авна. Энергийн шалгалттай учраас эргэлзээд 2-оос 2 групп хооронд эргэлзээд байгаа бол энергийн шалгалттай учраас энергийн шалгалтаа хараад ер нь өөр таарч байгаагаа сонгочих нь баг зөв. Өөрийгөө хуураад бүх группийг битээ сонсорой. Яг хэрэгтэй үндэ хэрэгтэй цаг үедээ хэрэгтэй мэдээлэл нь очдог учраас өөрийгөө бүү хуураарай. Магадгүй энэ удаа нэг групп сонсон бол хэсэг хугацааны дараа шаардлагатай үедээ та ахаад өөрийг сонсоход тэр таарж болох учраас өөртөө дараагийн боломж хийж үлцээгээд дараагийн гарц хийж үлдээгээд мэрэгээ үргэлжлүүлээрэй. За баярлалаа. Одоо тэгээд мэргээ эхлүүлцгээе. Шууд эхэлчихье. Би нөгөө нэг минут тавих тал дээр бас төдийлээ яг ухаад суугаад байж чадахгүй байна. Хувийн уншлагын тал дээр ч гэсэн би одоогийн байдлаар хувийн уншлага хийхгүй өөрөө бас ер нь бол уншлага хийж байгаа хүмүүсийг хүзэж байгаа учраас үүний дараа хувийн уншлага хийх боломжтой болсныхаа дараа мэдээлэл оруулъя. Тэгээ ямарваа ч байсан нэг удаагийн юм уу 2 удаагийн мэрэг таарлаа гэд би таныг бүтэн уншиж байгаа гэсэн үг биш. Тухайн цаг үе минутаа үзэж харж байгаараа танд хэлэх чаа хэл мэдээл хүрч байгаа гэсэн үг шүү заа юу. Ер нь бол хувийн уншлага хийх сонирхолтой байгаа хүмүүс маань дараагийн бичлэг дээрээс хараарай. Би тэгээ хувийн уншлага хийх шаардлагатай цаг завтай болцсон үедээ та бүхэндээ хэлье. За одоо ингээ 1-р группийнхаа уншлагыг эхлүүлцгээе хэвтүүлээ. Шууд явцсан надад бас амар байна. Энергийн шалгалт. За энэ удаагийн групп бол энергийн шалгалтын дээр бол тодорхой хэмжээний мэдлэгтэй, тодорхой хэмжээний мэрэг төлөв сонирхдог, ямарваа нэгэн байдлаар сайн бөгөөд саар үйлийг гүйцээж яваа, үйлийг таньж, амьдралыг мэдэж таньж яваа, олон сорилт давж яваа хүн бол та зөв группийг сонгосон байна. Яг миний хэлж байгаа үгийг бол энэ хүн өөрөө ойлгоно. Тийм учраас би олон юм уршаад явах. За. Ер нь л энэ биний бичлэгүүдтэй холбогдсон хүмүүс ер нь бол асар их сонирхож сонжиж орж ирж байгаа хүмүүс яваад байна. За тэрэн дотор зүүн биелэг энэ 1-р бүлгийг сонгосон хүмүүс маань зүүн биелэг хүч чадал мэлмэн оюун байна. Ураг удам дамжсан өв соёлж байгаад байна. Ураг удам дамжсан майн мэгцэм таринтай ч аль байна. Бурхан тахилтай ч аль байна. Судартай ч аль байна. Ер нь бол юм юмтай л ус байна. Яг ийм хүмүүс болвол та зөв группийг сонгосон биш үү заа юу. За тэгээ та мөн нарандаа сарандаа долоон бурхандаа өргөлийг тогтмол өргөдөг хүн бол та зөв группийг сонгосон байна. Мөн галын лаа энергийн тийм юм саяхнаас сонирхоод за тэр өнгөр өөртөө ингээ зан үйл хийх үү яах уу эргэлзээд юм нь бэлэн ингээ бэлтцсэн. Тэгээд мөртлөө тодорхой цаг хугацаа хүлээгээ сууж байгаа юм бол та яг зөв группийг сонгосон байна. Тийм. Нөгөө амраад явж исэн чинь өдөр мэрэг тавьсан. Тэрний дараа хахаад ингээд яагаад чинь дуудлагаар чи босч ирээд би тань шаардлагатай зүйлээ хэлэх гээд дуудлагаар чи босч ирээд холбогдоод мэдрээд ахаад мэрэг тавьж байна. Юу ихийг хүсэж байгаа яатсан ингээд. Үзэрнүүд нь жоохон бас норсон. Ингээд бас хурмаст хураа харилж меласан гэж үзэж байгаа учраас танд шаардлагатай зүйлийг үүгээр дамжуулаад хэлээд өгөөч гэж байгаа учраас би дахин босч ирээд яг ингээд мэргийг чи хийгээ сууж байна. Энийг хизээш үзэж болно бичлэг. Энэ бичлэгийн цаг хугацаа өгж байхгүй. Хамгийн түрүүнд танд очин яг хэрэгтэй цагтаа.
За ерөнхийдөө жоохон сэвтчихэд байгаа. Заримдаа нэг амьдралдаа өөрийнхөө амьдралаар ямарваа нэг юм их төлөөд байгаа. Ямарваа нэгэн зүйлийг өөрийнхөө амьдралаар төлөөд өөрийнхөө цаг цаа өөрийнхөө бие мах сэтгэл санаагаар их төлөөд байгаа. Өөрөө чи амьдрал хэлбэлзэл дайвалцаад байгаа юм байна. Ер нь бол энэ дэр бол мэдрэмжтэй, удам дамжсан судар номтой, удам дамжсан өвөг тэдстэй ийм хүмүүс орж ирсэн минь нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс. За энэ дээр тэгээд туйлдсан, ядарсан, тэгээ байнга юм ингээд нэг юм үйлчин ингэж буцаж орж ирээд байдаг тий. Нэг юм ингээ гүцээд ингэж буцаж орж ирээд байдаг. Холилдоод тэгээ ямар хүнтэй уулзсан яг тэнгүүт энерги ингээ сүлэлдээд байд юм байна. Тийм учраас энерги хамгаалт талынхаа ямиг сайн нөхөөрэй. Тэгээ танд үзэж байгаа туулж байгаа зүйл эдгээр зүйлс бол мэдээж та шүд өвдсөн хүнээ зовлонг ойлгоноо. Махаараа үзчихэж мөн адил тэр зүйлийг ойлгоноо. Төрийг дараагаар нь итгэлтэйгээр арга зам заслыг олно гэдэг утгаар л энийг үзүүлж туулуулаад байгаа. Магадгүй жоохон том төлөөстэй. Тэгээ зарим зүйл дээр ерөөсөө ингээд за би арай чадахгүй ах гэ өөрийгөө жоохон басангүй байгаад байт юм. Тэгээ ер нь бол би эхлээд хувийн амьдралаа өөрийнхөө амьдралыг зохицуулчаад дараа нь ингээд өөрт байгаа зүй совин цаанаас бурхтаас өгсөн байглаас өгсөн хувь заяанаас өгсөн энэ замаа олох юм байна гэж бодоод яваад байгаа хгүй өөрөө. Гэтэл үгүй маа. Тийм биш. Чи эхлээд өөрт заяасан өөрийнхөө явах ёстой замаар өөрт заяасан заяагч нарынхаа замаар явж аж тэднийгээ нэгт тавьж аж чиний амьдрал дараа нь зэгцэрнэ гэж шүү. За яг хувийн амьдрал чинь хүртэл зайвал тийм ер нь ганцаардлыг амар их мэдэрдээд ачаал дарамт ихтэй зөрчилдөө мөргөлдөө ихтэй тэгээ юмд амархан хүртчихдэг. Уул нь бол юмдаа тууштай юм байна. Хүний төлөө юм хийгээд өчгөнс энийгээ гүйцээч хийсэн дутуу юм арахгүй байх юмсан гэд хийдэг боловч эргүүлээ дандаа л юм зөрчилдөө мөргөлдөө үл ойлголцол ачаа дарамт аваад байна шүү дээ тий. Эннээсээ тий өөрийгөө ийм өөрийн энэ сонгосон амьдралтаа ямарваа нэг юм байдлаар бие хийсгэл дүртийг зэмлэнэ гэж байхгүй шүү дээ. Буруушаана гэж байхгүй шүү дээ. Тий. Мэрэг маш олон төрөл байгаа. Магадгүй чи зүүр нойрондоо хардаг байж болно. Эсвэл мэргэлж төлөвлөдөг байж болно. Мөн домын аргаар утлаглаа, тамхи цог, гал юугаар ийдгийг мэргэлдэж чаддаг байж болно. Тэрийг өргөн ахаал цааш нь дэлгэрүүлэл явах л ёстой, хийх л ёстой гэдгийг бас хүлээн зөвшөөрчих. Тэгээд ирүүл илүү амар болно шүү дээ. Бити эсрүүцээ тэмцэлтэй тайл та. Тэ. Яруус тэмцэлтэй тэрэггүй. За. Танартай фокрын үзрээрээс мэргэлж өгөө тэгээд. Мэрэг маш олон төрөл байна. Тэгээд тэр болгоноос мэдээ сураад байгаарай. Би замын чинь нээх гэдэг. Цаа бодлоо чи харгууг таслах гад байна. Сүүдэр талын чинь ер нь бол нээсэн дээр байхгүй. Өөрөө ингээд ийм айдастай өөрийнхөө хийсэн юмд эргэлзээл өөрөө ингээд хийлсэн төлгөсөн зөвгөнсөн зүйлдээ эргэлзээл үнэн болов удлаа болов ийм болов гэж суухгүй. Өөрийгөө хуураад байгаа юм шиг санагдал өөрийгөө ингээд дахин дотроо айгүйх. Тэгсэн мөртлөө олон хүнээр хүрээлүүлд юм байна. Чаддсан юм байна. Тэгээ гол нь ингэж одоо яараа ирж юу юуны тухайн төрөөгөө шантахгүй штэ зам харгууч ойрын хугацаанд төлөвлөжсэн зам харгууны яриа хэлцээрийн зүйлүүд чинь зогссон байна. Нөгөө мөнгө төгрөг хөөцөлдөж юм ээ. Нэг юм шинээр авахгаар бас тэр амьдрал ахуйтай холбоотой зүйлүүд дээр шинээр авах гэж байгаа тойшлогдсон байна. Тий. Эхнэр нөхрөө чинь талаас докторгүй хувийн амьдралын талаас чинь жоохон докторгүй одоо л юу нэг нэлээ ганхаж явж байгаа сүүлийн 3 жил орчим ганхаж явж байгаа одоо л юу нэг жоохон учир зүгээ олж эхэлж байгаа юм байна шүү дээ. Нэг ийм юм байна гэх нэг тэгээ жоохон хүнд монжуулаад байдаг тал байна өөрт чинь хүнд ер нь жоохон монжуулаад байдаг. Тий. Бичиг цаас гарын үсгтэй холбоотой жижиг явган жижиг асуудлууд байгаад байгаа юм. Тэрэндээ яв. Танил 25-аас 35 насны эмэгтэй хүн бууж ийн энэ дээр. Энэ одоо жоохон хатуу газраас, сар газраас их хатуу үүлтэй ч юм уу хатуу газраас ирсэн л хүн бууж ирж байна. Энийг бол хийн гэдгээрээ хийсэн л дээр юм байна. Энэ хүнтэй төлөвсөн ажиллаа эхлүүлсэн зүгээр байна.
нэг ихчэд их л заллиулсан байна да нэг ихч ахуйд л. Тэгээ өөрөөс насаар ихчмэд ахмад ийм хүмүүст жоохон итгэл үнэмшлэр чинь чаддаг мэддэг мэрэг төлөв зүүн сонгоор шин жоохон оролдоод хэрнөө хэрэгцээндээ тааруулж хэрэглэнгүүтээ эргүүлээд одоо бараг тэр хүний шивгчин тэргүүн шивгчин цаас боол шиг одоо ийм байдалтай хувийн бэрч шиг ийм байдалд ороод тэгээ тэр хүмүүс нь зүгээр их мэдл ашиг сонирхлын төлөөх ийм юм. Тэгээ дандаа ер нь бол хүний осонд байж боломгүй юмнуудыг л ер нь хүссэн байна. Тэгж болохгүй. Нэрийг үгш тэгж давраах үдээ гэж штэ. Тийм учраас энэ хүмүүстэй ер нь бол зам мөр салсан байж штэ. Таарахгүй улсууд үйл нэгдэхгүй байгаа улсуудаас ер нь тэгээ салцгаас юм байна. Салсан ч дээ. Сайхан юм ярьсан бүхэн мундаг байдгүй штэ. За яг өөр орчимд шин. Тэгээ нэг ахмад болон залуу настай хүмүүс байгаад байна. Тэгээд би одоо насаар нь баримжаал л да. Тэгээ нэг нь бол 40-оос дээш насны, нэг нь бол 30-оос 35-аас доош насны ийм хоёр хүн хажуу чинь төвшөг болж байна. Битээ гомдоогоорой. Баярлуулах гал гүүгээд байна. Уул нь бол жижиг шажиг юм дээр мөнгө төрний асуудал айгүй их байгаад байна. Тэнгүүдээ чиний хамгийн гол сул алдаа чиний чамд яг хэлхийг хүсэж байгаа. Чи өөрөө ч бас хэлхийг хүсэж байгаа юм. Чиний сэтгэл санаа юу нь яг ямар байна? Тэрнтэй адил орлого, ажил төрөл, мөнгө төгрөг юм чин бүтчихийдэг юм байна шүү. Энийг амар сайн санаарай. Сэтгэл санаа чинь шүү, сэтгэл санаа. Өглөө босоо зөв үлэн дээрээ гიშгээс эхлээд өргөл өрөхөөс ахуулаад эсвэл орой тэ гэртээ хараад маргаашийнхаа ажлыг төлөвлөө тоногтой шүн нүрийг өрөөгөө магтаад амьдрал хэцүү байж болно шүү дээ. Хүн болгонд цовлонгийн шалтгаантай байгаа. Өөрийгөө өргөдөж хөөрхөлж мөөрхөлөхгүй хөөе. Хэрүүл тэмцэл мөнгө төрний асуудлаас болоод хэрүүл тэмцэлд өртөөд байна. Салал тагцал ингээ өөрийн чинь амьдралд ингээд нэг юм хүсээгөө салал тагцал гүжирлэг гүтгэлэг юм сүрэг юмнууд ирдэг. Би энд мэрийг хэлж чад хэлсэн шүү дээ. Энерги чинь сүлэлдээд идэм байна гэд. Магадгүй тэн дээр хил лам хэрүүл шууган ар гэрээ асуудал ихтэй хүмүүс ирээд ахаар бас яг тэр орчин тэр энерги тэр найз нөхдөө чи хүрээлэлэр мөн хувийн амьдралд чинь тийм асуудал болдог. Тэгэд өөрөө чи хажууд үдээ болоход бол удаа яг тогтвортой удаан амьдраад эхнээс нь дуустал хажууд чи явж байгаа хүн бас алга байна. Та угаасаа замын голд ахаа сольсон. Тэгээ шинээр ахиж амьдрал эхлүүлсэн. Хуужаа амьдралаа бас тэгээд буруутгаж чаддгүй мөртлөө асар их өөрөө хохирцсон. Зүгээр л нэг хүний дээшээ гарах амьдралынхаа шатыг хийж өгөөл ингээд яваад идэв юм шиг ийм байдалтай байсан байна энэ мэрэгэн дээр. Элэг зүрх сэтгэлээрээ тоглуулж явдаг юм байна л гэж гарч ирж штэ. Гол нь энэ бүхэн таныг одоо юу гэдэг чинь өвөг дээд чинь шоглоод юм уу эсвэл таны энэ мэдэрдэг мэрэг оюуны чинь зүйлээс булангартаад байгаа юм биш ерөөсөө. Та зүгээр л дарааллын буруу игээд хит яарад байна. Эсвэл хит хоошоо алхаад ингээ бие яриад хоошоо суугаад байна. Ер нь бол цаг нь болсон юм шүү дээ. Одоо хүмүүс дийлэнх нь оюунлаг болсон те. Дээр юм баларсан, илэрсэн юм яриа суудаг цаг өнгөрсөн. Одоо тэр л зурхаа, астролог, техник, технологитойгоо давхар хөгжөө явдаг шиг өөрөө хөгжөөлөө. Яг одоо энэ өдрөөс эхлээд ингээд хөгжөөд яваарай. Би одоо тэгж хэлээ заяа. Тэгээ одоо яг юу ихэж мэдэхгүй тодорхойгүй дээр ингээд орж ирсэн юм хийгээл ингээд нэг хэвийн амьдралтаа удаан тасцсан байна. Одоо өөрчлөлт хий зогсон байдлаа өөрөө гарга заяа. Тэгээ өөрийнхөө хүрээллийг ингээ болог гэлцсэн минь. Тэргээ тэхгүй задал гоё ийм гоё хүрээлэлд байж задлал та. Тэ. Зөвөр энэ монжооч ашигч юм те хэрэгцээндээ тавруулж ин харьцдаг хүмүүсийг мэдсээр ээжэж яагаад дахин хүлцэнгүй байгаад хүссэн юм нөгөөд хийгээд өөрийнхөө хамаг энерги мэлмэ оюун хамаг юм эргүүлээ болонгортуулаад өөрөө биеэрээ өөрийнхөө амьдралаар яг хувийн амьдралаараа яг төлөө яваад байгаа гэдэг яг ойлгохгүй юм бэ. Би өөрөө хувийн амьдралаа гоё ойлгочоо дараа нь энэ үгдээцээ үүлээ ном судрахаа үүлийг уншлах тарныхаа үүлийг мэрэг төлгөө хийнэж бодоод ах юм тийм юм байхгүй штэ. Тий. Эхлээд өөрт заяасан зүйлээ гүйцэд танаад эхэлсний дараа хувийн амьдрал зэгсэрдэг шүү. Энийг амар сайн санаж яваарай. Ингэж хэлмээрээ. За мэрэг цаалаа.
За энэ удаах группыг сонгосон хүмүүсийнхаа энергийн шалгалтыг эхлүүлье. Яагаад гэгэлзүүл гоголзуулаа босгож ирээд байна. Ахад юм асуумаар санагдаад ингээ байд сууж ядаад их юм. Тайван байж л та цаг хугацаанд нь хилээд өгнө. Магадгүй энэ мэргээр дамжуулаад нэг занглаа чинь тайлхдах байх. Энергийн шалгалтаа эхлүүлье. За тэгэл удмын асуудал гарч ирж байна. Садан төрөл. За гүц тайлаг байгаа шүү. За ингээд энергийн шалгалт маань явсаар л байна. Авах гэхийн ухаанаар хандаад алдаа төчтэй талын маань үн чударгаар бас хэлээрээ би бас буруу зүрүү ярих те шүүмжлэлтэй талууд байл хүлээж авна. Доромжлыг бол хүлээж авахгүй шүү. Үнэн шударгшүүлтийг бол хүлээж авна. За шарах сорив ихсэн, сэтгэл түгшил ихсэн, амар гутралтай. Биш тэ за. Окей. Яг үндэ яах учраа олохгүй хувийн амьдралын асуудал дээр шүү. За хувийн амьдралын асуудал дээр хань болон хадмууд түүний хүрээлэлтэй таарч тохирохгүй нийцгүй байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа бол та зөв бүрийгөө сонгосон байна. Мөн үүнтэй холбоотойгоор таны ойр орчим бүх зүйл таны эсрэг харсан юм шиг мэдрэмж төрөөд байгаа бол та зөв бүрийгөө сонгосон байна. Үе үеж очих, эвгүүрхэх, би арцаах нэг юм сөрөг бодлоод ингээ хүчээр орж ирнэ, ухмар санагдах ч юм уу. Эсвэл өөрийгөө нэг азгүй, би бүтлэхгүй гэл ингээл нэг юм сөрөг юмар өөрөө цэнэлээд байгаа бол та зөв бүрийгөө сонгосон байна. Уралд худал хуурмыг мэдсээр байгаа мөрчлөө төвчж байгаа бол та зөв группыг сонгосон байна. Төвчж байгаа шүү. За юу, тесрэг байгаа. Тесрээч ямар хэрэггүй гэдгийг бараг мэдээд ингээд өвшөө яах нь гэд аясаар нь хараа сууж байгаа бол та зөв группыг сонгосон байна. Сэтгэлийн шарахтай холбоотой амьдрал, зүтгэл, хамтын амьдралын дараах сэтгэлийн шарахтай холбоотой мэрэг байна. За тэгэхээр өрүүлжлүүлээ да. Бүтэг бадаг клим хэллээ да. Янз янзын хайр дурлалын холбоотой, хань ижлэлтэй холбоотойгоор цаан үйл засал бол битээ илгээ хэрэггүй шүү. Сая тийм хоёрын орон дутуу ирэмдэг хачин битээ илгээрээ өөрийгөө сэвтэхийн юм ааштай ялахаас хойш, дарахаас хойш, чиний үнэн байхаас хойш хайрлахгүй байгаа зүйлийг хүчээр хизэж битээ гуй. Итгэхгүй байгаа зүйлд хүчээр битээ итгүүлэх гэж өөрийгөө зөвтгөх гэж ямар нэгэн үйлдэл битээ хий. Тэгтээ дөрөнгөө чиний зөв учраас, чи тийм буруу зүйл хийгээгүй учраас, чи тэр хүнд чамд тийм аимшигтай мэдрэмж төрүүлэх ямар ч те буруу зүйл хийгээгүй, чи тэр хүн ямар ч үр төлөөсгүй учраас энэ группийг сонгосон байх шүү. За. Хүчтэй. Би одоо хэлээд өгье. Би өнөөдөр чи хүзрээ буруу атгаалах юм. Аяг амархчихсан. Яг хүслээр чинь дахиад ингээд нэг асуумаар байгаа юм аа, асууж чадахгүй тэрэндээ түн тэнээ дараа болохоор ч л бурч ирээл хийж байгаа бололтой. Дуудлага гэх юм уу да. Шинээр бүх зүйл эхэлнэ заяа. Ямарваа нэгэн байдлаар тэр хүмүүсийг ялгаад, тэр байдлыг буцаагаад хэвэн болох гээд, урдных шиг болох гээд юм өөрөө өснөр болох гээд байх шаардлага ерөөсөй байхгүй эхэлнэ. Хүмүүс юу намсах юм амсдаг шүү дээ. Мөнгө жаргаад явах юм шиг аашлтыг зүгээр. Ер нь бол зүгээр уралт л шүү дээ. Сэтгэл уралт. Тэгээд яг ингээд бит юм уу гэхээр бит биш байгаа байхгүй тий. Яг ингээд бодит юм уу гэхээр хийсгэр байдалд байгаа юм шиг
шууд очиод алдчихж чадахгүй, шууд очиод жилсэж чадахгүй, нэг хэрэглээс итерхгүй гэдэг шиг шууд шийдвэрлэж чадахгүй. Өөрийнхөө амьдралыг золчоол ингээл хараа суугаад ах найдал за бас ухаарч юм болов. Ойлгох юм болов. Гэтэл аз чамд ирэн хороо дэлхий чамаа харж хандгаараа ханж хандна. Чи ялна штэ, ялан заяа. Чи сансандаа хүрэн. Чи чадна. Энэ хүмүүс ч гэсэн чамд ямар юм гаргасан, ямар үйлдэл хийсэн. Эргэн тойрны хүмүүс нь мэдсээр байж чамаас ингээл нуугаал тэр уруултыг тэр балиар зангааш характерыг тэр өөрийгөө өмөрдөг тийм тэгээ үлэн одоо чамайг юуч биш юм шиг энэ ханддаг манддаг энэ хандлага энэ харгас хүн харахад ингээ гадны хүний хажууд болохоор ингээ дүлгөөхөн чамд ингээл тэ чиний аясаар чим шиг зүв чим шиг байдалтай байнгуутаа чамд гаргадаг зан юм хүүтэн хүндий тийм тэгээ муухайгаар хэлэхэд нэг үл ялаг яргалж байгаа юм шиг. Доромжлол нэг үгний муухайгаар зүүрлэх. Тэгээ сэтгэл рүү чи ингээ юм хийчээд юуч болоогүй юм шиг байж чаддаг л. Тавааршийн төлөө шаналаад байгаа юм байна өөрөө. Сип. Аливаа үл өрн төвширдэг. Энэ бол зүгээр л амьдралд ирж байгаа томоохон сорилт гэж бас бодоорой. Ер нь бол томоохон сорилт биш үү заяа. Ягаад ч юм зүгээр ингээ санаа алдчихлаа. Тэгээд юун дээр энэ мэрэгэн дээр удахгүй ер нь бол юм сайхнаар иргэн. За сайхнаар иргэн. Ер нь бол жоохон юм ойлгоно, алдчихэж юм ойлгох гэдэг. Тэгээ ухаарч юм болоо, ингээд энийг ойлгох юм болоо, энэ зүйлээ болчих юм болоо. Заавал ингэж нэг нус нулимстай минь хольж юм уу, эсвэл үгний мухаар зүүрлээд авахгүйгээр энэ асуудлаа ингээд шийдвэрлэх юм болов уу гэд ингээд бодож байсан бол энэ дээр удахгүй танд сайхан сайн мэдээ шинэ эхлэл амжилт гоё юм мэдээ сонсогдсон заяа. Ер нь бол яг хүсэж байгаа юм чи тэр хүн тий ойлгох юм болов уу гэж хүсэж байгаа бол ойлгоно. Энийхээ өр төлөөсэй гэж бодож байгаа мөн төлнө. Ер нь төлөндөө. Зур навч гандах цагийг л жоохон хүлээж тэр болтол тисчих заяа. Өдөө болтол тисээд нүдээр харсан юмдаа, чихээр сонсон юмдаа итгэж үл чадж байгаа гэж гарч ирж. Тэгээ эргэн тойрны хөрөөл дотроо мэдсээр байгаа мөртлөө хилээгүй энэ хүмүүс ч одоо тэгээ ямар амар бүр нэрээ хэлэх муу гэж алга. Эндээ дүгшээл тэгээ санаа зовол өөрийгөө буруутгал надаас л юм боллоо гэж. Ийм юм бодоод сууж ийн гэж бол байхгүй шүү дээ. Хүн өөрөө сонгоод хийсэн нүгэл буян худал хуурмгийн төлөө чи энэ шаналн чи өөрийгөө буруутгах гэж юу гэдэг. Чи тэр хүний гараар нь очиод үйлдүүлээгүй чи тэр хүний бодол санааг очиж удирдах үстэй. Бүр төвөгтэй ийм адармаатай ийм байдалд өөрийгөө ингэж оруулсан. Ямар ч шаардлагагүй. За өөрчлөлт хэрэгтэй шүү. Өөрийн хувьд бол өөрчлөлт ер нь бол хэрэгтэй шүү гэж шүү. За урд нь ер нь жоохон ямар хөө байсан эргээ бодооч санаач өөрчлөлтөөч. Сайлаланда аж аргалтай мэдээ сонсно, аж аргалтай байр суурь өөрчлөгдөнө. Энэ удаа чи шаналсан бол дараагийн удаа тэр хүн шална. Гэхдээ чи бол ухаалаг хүн учраас тэрэн шиг тийм алдаа хийхгүй. Зүгээр л чи өөрийнхөө төлөө жаргаж, өөрийнхөө төлөө өөрийгөө хайрлаж, өөрийнхөө төлөө алхмууд хийж эхэлснээр л ерөөсөө байрлал өөрчлөгдөх нэ. Чи ер нь анзаардгүй юм шүү дээ өөрнийгээд. Яг нэг юм гоё, сайхан, дардан хөөрхөн тэг гэн цайлган олдог чаддаг мөнгөтэй ажилтай төрөлтэй энэ цаг үед чинь чиний хажууд байшингуудаа жоохон гэрч суугаад ядраа зүдрээд өрөнд ороод асуудал гараад өвдөж хавдаад ирэхин цагт ингээд нэг жоохон хүний ингээд хандлага юмнууд өөрчлөгдөн. Анх байсан цаг хугацаанаас ингээд юу гэдэг анх бол маш гоё байгаад хайр татам хайрлагдсан байсныхаа дараа хэсэг явцсан дундаа нэг юм тэ сүрэг гаж чиний ингээд нөгөө цензурээс юм чочирдум хүү эн чин ингээд бодтогоор юм янз янзын характерууд марактерууд үйлдэлүүд гаргасан байна.
Энэ минь шаналхгүй. Юус энэ шаналх асуудал биш шүү дээ. За 2 дугаар группээс олсон хүмүүсээ хэлээд өгөө. Хувийн уншлагын талаар мэдээлэл асуусан байсан. За би одоогоор яг ойрын хугацаанд хувийн уншлага хийхгүй ачаал бас ихтэй байгаа учраас өөрөө бас олон үздэг учраас яг хэсэг завтаа болсныхаа дараа яг төдийд уншлага хийнэ гэд битүүтэй хаяг болон бусад мэдээлэл оруулна. Хэрүүл тэмцэлтээр тулсан хэрэг төвөгт хүртэл орохт нь аргалаад явж исэн. Мөнгө төгрөгөөрөө хүртэл ингээд ер нь бол аль болохгүй зүтгээд ингээд өмнөөс нь дүүгэл яваад итгэл юм байна. Энэ үзрэн дээр тэгж харж ирж шүү зэ. Мөнгөний асуудлаас болоод хил ам үл ойлголцол гарсан. Хоёр бирэндээ хайртайгийн хувьд бол хайртай. Огт хайргүй биш. Хамтдаа олонгой хичээ зүтгээ баяр баясгалантай эд материал цуглуулад явж исэн. Гэтэл одоо нэг жоохон жоохон дайвах үе дээр яваан биш үү за. Юу н дайвсан байна. Тэгээ энэ зүйлийг яаж хийдэг нь чиний мэрэгөө явах шүү дээ. Нэг юм ийшээ тийшээ томилдоор яваад байт юм уу? Ирж чи яваад байгаа юм уу? Ийм хөдөлгөөн ажил хийдэг чинь. За энэ ажлыг бол ер нь бол сольсон дээр юм байна. Энэс болол энэ гадны харилцаа гурдагч тэгээд үл ам хил хэрүүл маргаан үл ойлголцол хардтал сэрдэлт болоод байсан тал байна. Бодохгүй найр навдамд очно гэж гарч ирж байгаа баяр маяр дүрхсэн юм. Ингээд сайн харж байгаа бол 3 үзүр гуруулаад 7-оор төгсөж байгаа харж байгаа шүү дээ. Хоорондоо сайн ярилцахгүй. Ярилцаж ойлголцож чадахгүй юм ч ярьж чадахгүй шүү. Ойлгохыг ч хүсдэггүй маань ер нь жоохон хэрцгийдүү байгаад дураараа огцон мөртөө мөртлөө мартах нь хурдан ч гэсэн жоохон дураараа тий өөрийн чинь ер нь их тийм үл тоосон тоомсорлсон ийм амар нэг юм сэтгэлийн юм үлдээсэн байгаа юм. Нэг удаагийн биш байна. Энд чи анх удаа мудаагийн ч асуудал биш юм байна. Өөрөө ч гайхгүй ах нь аргагүй мэн бараг. Зүгээр төвчээртэй амьдралаа бодож байгаа доо босгосон амьдралаа хин туртаад нураалгачихгүй юмсан. Тоосоор нь барьсан энэ бүхнийгаа буцаага нураагаа тэгээс эхлүүлээд явчихгүй юмсан гэж бодож байгаа хүн байж тээ. Ер нь ухаантай хүн л энийг дааж тисэж байна. Орлого удахгүй орон заяа эмэгтэй хүнээс болоод хоёр ч юм байна. Эмэгтэй хүнээс болоо асуудал үүсч байсан боловч одоо энэ зүйлүүд бол ер нь зогсно. Явн болно. Аяндаа л болно. Болцгоо. Эцэст нь сайнаар иргэн өөрийн чинь талд. Чи тэр үедээ өөрт хэрэгтэй амаа аваад өөрөө хүссэн юм хийгээд яваад өхөө. Эсвэл үргэлжлүүлээд амьдралаа эхлүүлсэн зэгээсээ ахаад ингээд хийгээд үргэлжлүүлээд явах уу? Энэ л яг өөрийн чинь сонголт. Мэрэг бол яг богино хугацааны л юм хэлнэ штэ. Ер нь бол тэгээ хүний насан туршаар нь хэлээл цаашдаа ингэж амьдрах юм байна гэхгүй. Ер нь бол хаанч тэр бол үнэн богино хугацааны юм шүү зэ. Тэг яг ах トゥ нар дүүнер мүүнер ингээл татлаа түтлээ асуудал ч гэсэн чамд ч гэсэн байна. Тэр хүний чинь талд ч гэсэн бэ штэ. Тэгээд сайн сайхан баяр жаргалтай юм а бод амар стресстэй дээ. Жирэмслэлтэй холбоотой стресс гарч ирсэн баха. Энэ жирэмслэлтэй холбоотой стресс. Магадгүй жирэмсний дараах хямрал, төрсний дараах хямрал, жирэмсний хямрал, эсвэл нийлэх битүү үеийн асуудал, эсвэл бие давхар байгаад ингээд саяхан үр хөндүүлэх мөндүүлэх асуудал ямар ч үсэн энэ жирэмслэлтэй холбоотой асуудлаас бол өөр амар их стресссэн байна. Эсвэл одоо магадгүй энэ мэрэгэн дээр бол жирэмслэлтэй холбоотой гэх нь одоо зараггүй байлгүй гэж бодож байна. Тэгээд бас олон хүн үзэж байгаа учраас чиний хайрлаа дурлаад байгаа хүнд чинь одоо өөр хүүхэд гарч ирэх, өөр холбоотой эмэгтэй хүн гарч ирэх, эрэгтэй хүүхэд ч юм уу. Эрэгтэй хүүхэд гарч ирэх шүү дээ. Хүүхэдтэй хүнтэй магадгүй чаргууцалцсан л байх л та.
Тэгээ мессеж ирж утсанд ч удахгүй ирнэ. Мессеж ирнэ. Уулзнаа. Ах дүү нартайгаа өөрөө ах нар мах нартайгаа мод дүүнэр иртээ дүү ах мах гэр бүлийнхэнтэйгээ уулзсан. Мөн тэдний талын бол өөрийн талын гэж уулзалт нь арай хилцээр хийн. Утсан дээр чинь надаа гоё гинти мэдээ ирнэ. Гоё ирэх шүү. Одоо чи имийг дандаа сүргээр хараад өөрийгөө азгуудлаа бодож салны салтсан бараг ингээд гээд бодоод шилтгэл дотроо чадахгүй гэж. Тэ өөрөө л мэдэх асуудал учраас. Өрөөл гомдол дээр хүртэл хүрээд тэ сал саних дээр хүртлээ туулаад тэгээд эргээ уучлаад ихснээ эргүүлээд бас ингээ нэг юм тавтамжтай нэг удаагийн биш байгаа байхгүй 2 ч удаа 3 ч удаагийн магадгүй өөрт нь гэр бүлийн асуудлаар тэг одоо цаг дуудлага модлого өгөөд асуудал шийдэгдэжсэн байх эсвэл сал саних дээр төлөө шүүх цаг даваалаад шийдэгдсэн байх эсвэл одоо танай хүний тал дээр шүүх цагдаага асуудал ингээ салахгүй байдалтай байгаа бүгдийн тэтгэлэгтэй холбоотойгоор юм гарч ийн. Гэхдээ сэтгэл зүрхэн дотор чинь энэ хүн тодорхой хэмжээний байр суурь эзэлсэн. Тэгээ чийч угаасаа бүхнээ зориулчихсан. Ийм хурдан бууж өгөөд яах вэ? Тэгээ засаж болох юмыг бол засчих. Засаж үнэхээр болохгүй байна. Үнэхээр би чадахгүй, би дэсэхгүй байна гэж байгаа бол өөрийгөө бод өөрийгөө ярьж. Үүндээ яг өөрийгөө хайрлаж эхэлсэн өдрөөс эхлээл амьдралын чинь аж аргалууд өрнө эхэлнэ гэдэг чинь өөрийгөө хайрлан гэдгийг өөрөө юу гэж ойлгож ухаарч байгаа тэр талаар сайн бодоод анализ хийгээд үзээрэй гэж хэлмээрээ. За. Тэгээ мэрэг өндөрлөлөө. Чамдаа сайн сайхныг хүсье. За 3 дугаар группийнхаа хүмүүс яг энерги уншлагыг хийлээ. Яа, гоцоогоо олоод ирчин да. Их ямартай л явсан байна. За тэгэхээр энэ группийг сонгосон хүн маань даас гэдэг рууна бууж байна. Шинэ эхлэл гэрэл гэгийг бэлэгддэг үдсэр ер нь бол яг одоо цаг нь болсон байна. Тий. Юм эхлүүлэх цаг нь болсон байна. Болно бүтний удаан хугацаа үргэлжлсэн хэрүүл маргааны асуудал ер нь бол шийдэгдэж эхэлнэ. Тий. Өөрөө асар их хохирсон бол одоо энэ зүйлүүд зогсож эхэлнэ. Одоогоор бол асуудал маш хүнд байгаад байгаа. Удахгүй зөв шийдвэр гарна. Зөв шийдвэр гарахаасаа гадна ер нь бол чиний тал руугаа илүү нааштайгаар эргэнэ гэж гарч ирж шүү. За. Ийм мэрэг бууж байна. За тэгээ энергийн шалгалтанда удаан хүлээсэн шийдвэр хүлээж байгаа бол удаан хүлээлттэй шийдвэр хүлээж байгаа бол та зөв группийг сонгосон байна. 2 ажил зэрэг эхлүүлчихэд нэг нь уналтанд ороод нэг нь тэнцвэр аваагүй ингээд нэг яг 2 ажлыг зэрэг эхлүүлээ 2 бизнес 2 ажил тэгээ 2-оо гэрээ хилцээрийг ингээд эхлүүлсэн байгаад нэг нь зогсон нэг нь урагшлаад байгаа юм шиг юм байгаа бол та зөв группийг сонгосон байна. Урт хугацааны хэрүүл тэмцлийн дараа яг ядраа сууж байгаа бол та яг зөв группийг сонгосон байна. Саяхан ингээд нэг юм өрсөлдөөн хил лам хэрүү шууган гараад та дөнгөж өндөрлөө жаргаагаад энэ бичлэгийг сонсож байгаа бол та зөв группийг сонгосон биш үү? Тэг мөн нойргуудлаас болоод нар жаргахтай эрт сэрж байгаа хүмүүс бол та зөв группийг сонгосон байна. Энэ за ингээд энэ уншлагаа эхлүүлцгээе. Би бас олон үздэг учраас амар их энергийн шалгалтын дээр маш их юм бууж ирдэг. Тэгээ тэрийн болгоныг хэлэхэд нөгөө богино хэмжээний бичлэг хийчих надад амар байдаг учраас тэр болгоныг бас нарийн уршаад тоочод иж чадахгүй байгаа дуршлаарай. За 2 дугаар группийн хүмүүс.
машин зам үйл хийлгсэн байна. Сайхан орлого, эд материал, тэ эдийн тэнгэр, одлогын тэнгэр, одоо гал малын дахилга зам үйлийг хийлгсэн байна. Тэр өгүүлч нь бас тий эхлэх шатандаа явж ийн өөр өгөөж өгөх шатнаас илүү эхлэх шатандаа явж байна шүү. Эхлээд юу ч гэсэн явж л байгаа юм удахгүй нааштай мэдээ наашлуулах нэ гэж бодож санаараа. Ам юусэн амьдрал түүнийг өгнө. Өөрийгөө үргэлж өрөөж байгаарай хөө. За. Хөрөнгө мөнгө. Тий, хөрөнгө мөнгө. Мөнгөний асуудлууд. За энэ хүзрэн дээр бол юу нэг мөнгөний одтой. За эсвэл нусуусан газараас шороо атгах чинь болох чинь бүтээч чинь ер нь ингээл танил тал бичиг цаасны ажил яриа хэлцээрийн асуудлууд дээр бол жоохон одтой байдаг. Өөртөө ч ихтэй байдаг, ярьж чаддаг, хийж чаддаг. Гэтэл ойр үед өрөөсөө ингээ нэг ярьсан, хэлсэн, явсан юмнууд чинь бүтэхгүй байсан байралтай байна. Тэнгүүд дагаа сэтгэл санаа жоохон тогтургүй. Жоохон хугацаа ороод юмнууд ч хойшлогдоод нэг гэрээ хилцээр барайл оронгоо тамга тэмдэгний асуудлаас бол дараагаас дарга солигдлоо, цэрэг солигдлоо, тэглээ инглээ гэсэн асуудлуудаас болоод ингээ хойшлогдоод байна. Мөн бичиг цаастай холбоотойгоор тэгээ тамга тэмдэгтэй холбоотойгоор ингээд шүүх цагдаагийн асуудлуудыг хүлээж ирсэн юм уу? Эсвэл тамга тэмдэг дарга цэргийн тушаал хүлээж ирсэн болвол одооноос л эднэр хөдлөнө. Тий, одооноос л эднэр хөдлөнө. Тий. Гэвч бас энэ донтолтой холбоотой асуудлууд байна. Донтолт гэхээр одоо олон төрлөөр тайлбарлах юм уу та тий. Хит нэг юмдаа туушраад байх. Хит их нэг юмыг ингээд байнга тавтамжтай олоодаа гэдэг. Одоо веб хүртэл одоо төгөөмөл болчихсон. Вебэнд хүртэл донтоод байна л гэсэн үг шүү дээ. Тий. Тэгээ та нөгөө ажил төрөл хөөцөлдөж байгаа нэртэй, юм бүтээж байгаа нэртэй ингээд явангууд нэг хүний хоол унд нь оруулна, ууж идэх болно. Тэгээ тэрнээсээ хамааралтай нэг ажил бүтээхээр одоо нэг хүн дээр нэг шилийн барьж яваал очдөг. Нэг цааны газар дагуулж явсараа за нэг татчи гэж явсаар хагаад ерөнхийдөө жоохон уух гэдэг нь уу, ашиг юмд урлах гэдэг нь уу. Тэгээ донтолтой холбоотой юмнууд жоохон сонирхох гэдэг нь уу. Ер нь жоохон эрүүл саруулдаа ярьчих чахаар бараг 100 татаад ярьсан дээр юм уу гэж бодоод ийм өөргөө сүрийг юмор жоохон сэнэглээд байна уу тэрийг жоохон анзаараарай. Хүзрэн дээр тийж бууж байна. Энэ дээр бас олон төрлийн юм бууж ирж шүү. Энэ бас За эхлүүлж байгаа ажилдаа хэд бүх юмаа битээ зориулаарэ. Тэгээ ер нь бол зарим цаг хугацааны ихээр зарим асуудал одоо магадгүй энэ сард бүтээгч гэдэг ирэх сард бүтээх асуудлын төлөө энэ сар бүх юмаа золиослчдаг гар зарах гэдэг амьдралын жижиг шажиг өөрчлөл асуудлууд эхлэгдээд гэр бүлийн хэрүүл маргаан үүсвэ зөвшөөрөл гарах үе гэдэг юм гарч ирж байна. Бас мартагдсан үр шир байгаа бол тэрийгээ төлөөрөө тэр чинь бас босч ирэх гэдэг шүү. Мөнгө төгрөгөнд амлсан бол тэрэндээ хүрээрээ ядаж нэг жоохон ч гэсэн холбоотой би үнэхээр одоо өгнөө мартаагүй байгаа шүү гэд ингээд хэлэх ч юм уу зөвхөн эргээд холбогдох боломжгүй болвол ядаж нэг хитэн төгрөгч гэсэн үрширтэй хүмүүстээ өгөхөөрэй. Тэгэхгүй бол асуудал үүснэ шүү. Арга гэрийн амгалан тань байдал руу ч орё шүү. Таны энэ хувийн амьдралын асуудлууд руу чинь ганхан шүү гэж гарч иж шүү. За ер нь бол өөрчлөлт орж ирэн төлөвлөсөн ажлууд ч өөрчлөлт орж ирэн дундаас нь яриа хэлцээ хийх даман хүн амтны танил тарай гуух одоо жишээ нэг өмгөөлөгч байлаа гэхэд чинь тэр өмгөөлөгч нь цаашаа хүнтэйгээ яриа хийн ч гэдэг ч юм уу ингээд нэг юм жоохон өөрчлөлт харин гэхдээ тэр бол эерэг сайн талаараа өөрчлөлт учраас хамтран ажиллаж байгаа хүндээ бас амар сайн итгэхээрээ заяа хамтран итгэж байгаа хүндээ итгэхээрээ хөрөнгө мөнгөний тал дээр бол бие даасан байдал байгаа ч гэсэн хит бүх юм 10 зоосныхоо 7-ыг нь барьж очиод би өөрөө хоногийн олтой байж хахад л болоо гэсэн юм хандлагаар биш. Тэгээ ер нь бол баг чулуугаар их чулуу зохихыг бодоорой. Урд нь ингээ хүнд амлсан амлалт өгөх авах юм юмнууд байгаад байна шүү. Тэрийг бас мартаж болохгүй орхиж болохгүй шүү. Хүнд амлсан бол амлсандаа хүрчгийг бодоорой. Тэгэхгүй бол таны ажил хойшлогдоод л байна. Ер нь бол хүний голыг харлуулах шиг муухай юм байхгүй шүү дээ. Хоосон амлж хоосон битгий орхиорой. Ядаж хүүшээ хаашаа би ингээд яваад байгаа шүү. Миний ажил ингэх гээд байна шүү гэх тэ нэг сэтгэл гаргаад цухтаагаад авахгүйгээр нэг уулзчаарай. Эсвэл тэ
Яг гүүгээ тавхад ороод ирлээ гэхэд одоо за тэгээд өнөө өчрөө хилээ суужсэн дээр ахаа хүнд ингээ баахан амлцсан жижиг шаажиг авлага өглөг үр ширнүүд байж штэ тэгээд тэрийг огт байхгүй юм шиг мартаа байна. Тэгж болохгүй. Тэр өстө болохгүй шүү. Өнөө хүний амны хараал идэж ажил төрөлчин бүтэхгүй байгаа ч юм билүү бас бодох хэрэгтэй шүү за. Өөрөө бол урдных шиг санал бүх юмыг одоо ингээл тэ яриад хэлээд болгочтой гэж бодж байл одоо юмс өөрчлөгдөд энэ цаг хугацааныхаа ирэхээр тэгээ дараа цэрэг өдрөлгүүд нь хууль цаазна тэгээ яриа хилцээрнээс өөр төвшөнд очоод ээ шүү. Тийм учраас дагаа шинжлэх дээрээ та бас хүнд амлсандаа хүрээрээ зам харагч ойрхоны хугацаанд дээшээ явахны гарын үсэг зурхны бичиг баримттай холбоотой өмнөдөр гарын үсэг зурна нааштай сайн шүү за. Гайгүй шүү дажгүй очоод хэлэх юм хийл цухтаж тойргүйгээд шаардлага юусоо байхгүй эсвэл завгүйгээд хойшлуулад их шаардлага байхгүй яваад очоод уулзаад хэлээрээ 2-3 хүмүүс 3-4 хүний хамтралтай тэ бүлэгтэй гэх юм уу хамтралтай ийм асуудал шүү дээ тэ жоохон мөнгө төгрөг орох гээд байна. Мөнгө төгрөг ирснээс жоохон хураамаар байна. Бэлтмээр байна. Яг цагаа тулаад ирэхээр бас бэлэнмээ гэд өчөх юм бас ховор байгаад байна шүү. Энэ дээр анхаараа за. Мөнгө төгрөгийн асуудал байна. 6 цэнгэлэг хойшин тавиараа үе. Наад директорстой холбоотой өөжтөгтэй холбоотой тий. 6 цэнгэл найрны ширээний ардад юу ч болтын тэр мөрийгээ жоохон бодолтой байгаарэ. Ер нь өөрөө нэг шалахгүй юмнаас болоод энэ юмны бүтэхгүй нөхөр янда гэдэг үнэлэгдүүлээд яахад тий хүн чинь бас нэг халамцуу бүлэмцийн үедээ санаатай санамсаргүй үг үсгийн алдаа биеийн хилэмжээ алдаа гаргахчуд бас хэцүү юм да. Тэр мөрийгээ жоохон бодчихвол бас зүгээр санаач. Энэ ихтэй заавал сохтуу ус утгатай биш л те. Гин тогтсон муураа барихгүйгээр ч юм уу те. Бас хийх болно шүү дээ энэ үйлдэлийг. Энийг бас бодож үзээрэй. Өөрөө л юу байр хэрэгтэй юм бэ? Огцом сэтгэл хөдлөлийг ганцхан уурч огцом яриа хэлцээ шууд тэр дорн шийдвэрлэх гээд нэг юм хийц хүнээс сонсоо шууд тэрийг нь болгож бүтээхээ шууд шийдвэрлэх гээд огцом уур хэл огцом сэтгэл хөдлөлөө шууд байраараа гимш асуудлууд бол байш өөрөө л өөрөөсөө нуугаад байгаа болохоос гимшмээр бас асуудлууд байгаад байна. Жоохон өөртөө буруу өгөөрэй. Ядаж өөртөө шүү. Өөртөө ярилцаарай. Мөнгөний асуудлаас болоод стресстэй хэрүүл маргаан гаргаал байгаа боловч ойрхоны хугацаанд цагаан цасан дээр хараар мөнгө орж ирнэ. Гарын үсэг ингээд зурнаа. Ямар мөнгө орж ирэх юм би сайн мэдэхгүй. Магадгүй зээл хөдөлтөй болно, гэрээ хэлцээр ч юм болно. Магадгүй төлөвсөн ажлаас чи ашиг орж ирэн зуурчилсан өмнөөс ч надад тий мөнгө төгрөг орж ирнэ ч тийм нэг иймэрхүү юм бууж ирж байна. Хууль цаазтай холбоотой хол байгаа хүнээс хэл мэдээ ирнэ гэж. Тэр хүний бол одоо заман сааттай. Гэхдээ эмхтэн үнээр дамжуулаад эрэгтэн хүн байна. Тэгээ эмхтэн үнээр дамжуулаад өөрөөс чи хэл мэдээ ирнэ. Мөнгө төгрөгийн тусалцаа мөний үйл хэллэг жахаан тусалцаа гож магадгүй. Тэрийг болгол бүтээгээд өгчөөрэй за. Яг уу замчин цайраа шүү. Үйл мөрчин сайхан байна шүү. Хүн ер нь ихтэлтэй хүнээсээ л юм бууд штэ. Гэхдээ бас ядарч яваал ирэх хүн байна да. Тэгээ энэ дээр бол эмхтэнээр дамжуулаад хэл мэдээ дам орж ирээд нэг юм гууж магадгүй юм байна. Тэгээ тэрнийг нь болов жахаан ч гэсэн бүтээгээд өчөө намайг чахнаа ч гэсэн. Намайг ингээ яриа сууж байхаа саяхан хэдхэн минут цагийн өмнө ороод ирсэн биш магадгүй тэр хэл мэдээ. 2 хоног 2 сарын хугацаанд танд эмхтэн хүнээс ер нь нааштай хэл мэдээ сонсогдож орж ирнэ. Хамтран ажиллаж байгаа төсөлтөөр чинь хамтран ажиллаж байгаа ажил, гэрээ, хилцээр ажил, төлөвлөсөн бизнес, уулзалт бүх юмнаас ч 2 хоног, 2-7 хоног, 2 сарын дотор цагаачлалын хугацаа. Өөрийг амар гой бариараа сүрэг юм битээ бодоорой. Танд ойрын хугацаанд гинтийн бэлэг юмс ингээ нааштай ах юм хэсэг хугацааны айгуу гоё юм аз гоё тийм юм орж ирэх гэж байна. Энэ бас мөрөөдөө тоглоом бас байж болно шүү. Миний тэр мэрэгэн дээр тэр донтол тийж гарч ирээд мөрөө тавьж мөрөөсөхгүй шүү. Тийм тэрэндээ урамшаад нэг жоохон олцсондоо урамшаад том хөрөнгө оруулалт хийн гэдээсэн. Мөрөөдөж оронгуудаа магадгүй 100,000-аар ороод саяыг хожоо саяа тавиад амьдралаа нэг баахан асуудал гаргаад тавьж өгөө нөхөө.
энэ дээр бол тийм гарч ирчих шүү. Тэгээ ерөнхийдөө сойрч морж л энэ нэрийг төлгийг үзээд байгаа болохоос биш өөрт чинь бас хувийн амьдралын нэг амар адраматай асуудал бол байхгүй шүү дээ. Туслах гэсэн үндэ тусал жижиг шажиг үр шилнүүдэд барагдвал дуусах. Тэгээ одоо ихлүүлсэн амьдрал чинь гоё л шүү дээ. Сонирхолтой л шүү дээ. Тийм. Хурим найр баяр ёслолтой өнө тоглолт үзнэ орой хугацаанд гоё агаарлна. Бөөндөө уулзаж найрлах гэсэн юм гарч ирж байна. Зугаалга цэнгэлгүй гэдэг. Тийм биеийн хилэмж, яриа хэллийнхээ хилэмжийг бариад уураар юм шийдэхгүй. За. Мэрийг бол ингэж жаргаж байна. Сайн сайхны хүсээ. За тэгээд авах гэхийн ухаанаар хандаад алдаа тутайдлын минь ойлгоод мэрэгэн байж төлгөн танд төөрсөн бодлоог чинь тайлж өгөхөд тусгал болтугай. 9 асуу өсөлч юм биелэх болтугай.